Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цайган сургуулийн химийн багш Халиуна байна. За өнөөдрийн хичээлээр 8 дугаар ангийн сурагчдаа зориулаад ТV хичээлээс гадна химийн элементийн атомын бүтц гэдэг гэсэн сэдвийг багш нь нэмэлтээр тайлбарлаж өгнө. За хичээл эхлэхээс өмнө бид өмнөх мэдлэгээ сэргээн санацгаая. Дараах үснэгтийг нөхөж гүйцээ. За химийн элементийн нэр өгөгдсөн байна. Ус дөрвч. За нөхөх зүйл нь тэмдэг, дуудлага, харьцангуй атомоос үлгэх систем дэслэх байр буюу бис дугаар, үеийн дугаар, бүлгийн дугаарыг нөхөх нь. За дараагийн элемент дээр зөвхөн тэмдгийг нөхсөн байна. За дараагийн элементэн дээр дуудлага, дараагийн элементэн дээр харьцангуй атомоос харин сүүлийн элементэн дээр бис дугаарыг өгсөн байна. За эдгээр дасгал ажлыг хийхдээ бүгдээрээ химийн элементийн үлгэх системээ ашиглаж хийгээрэй хүүхдүүдээ. За сурагчдын манд бичсэн хариулт багшийн хариултаа таарсан хэсгийг шалгаарай. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хичээлдээ оролцъё. Өнөөдрийн хичээлийн маань гарч иг байна. За хичээлийн маань зорилго химийн элементийн атом ямар бүтцтэй болохыг таниулах. За хичээлийн маань зорилт химийн элементийн атомын бүтцийг тодорхойлох, химийн элементүүдийн атомын бүтцийг харьцуулах, химийн элементийн атомын бүтц ба үлгэх тогтолцоо хоорондын холбоо хамаарлыг тогтоох, мөн химийн элементийн атомын бүтцийг химийн тэмдэг ашиглан илэрхийлэх юм аа. За бие юу бүрдүүлдэг вэ? Бодис юунаас тогтдог вэ? Молекул юунаас тогтдог вэ? Бодисын хамгийн жижиг хэсэг юу байдаг вэ? Эдгээр дөрвөн асуултанд хариулаарай. За багшийнхаа өгсөн энэ зургийг бүгдээрээ ажиглаарай. Энэ зурган дээр цумаар заасан цэнхэр өнгөтэй бөөрөнхийг протон, харин улаан өнгөтэй бөөрөнхийг нейтрон, гадна талд байгаа тод цэнхэр өнгөтэйг электрон, харин голд байгаа төв голдоо байгаа зүйлийг цөм гэдэг байна. Тэгвэл цөм юунаас тогтдог вэ? Цөм нь электрон ямар цэнэгтэй хэсэг вэ? Цөмийг бүрдүүлэх игэл хэсгийн цэнэг ямар вэ? Бүгдээрээ энэ зургийг ажиглаад эдгээр асуултанд хариулаарай. Зургийг мөн гаригн загвар гэж нэрлэдэг. За энэ зургаас хараад бүгдээрээ дүгнэлт гаргая. Дүгнэлт нь атом эрэг цэнэгтэй цөм түүнийг тойрон орших сөрөг цэнэгтэй электрон бүрхүүлээс тогтно. Электрон бүрхүүл нь тодорхой зүй тогтлын дагуу үүсэх хэд хэдэн электрон давхраанаас бүрдэнэ. Электрон давхраа нь электроноос бүрдэнэ. Цөм нь протон, нейтроноос тогтох ба протон, нейтроны тооны нийлбэрийг цөмийн массын тоо гэнэ. Протон нь эерэг цэнэгтэй, нейтрон нь цэнэггүй, харин электрон нь сөрөг цэнэгтэй игэл хэсэг юм аа. За энэ бичлэгийг бүгдээрээ хараарай. За энэ бичлэгэн дээр цөмөө тойроод электрон эргэж байна. Цөмөө тойроод электрон эргэж байна. За мөн электрон маань өөрөө хасах цэнэгтэй гэсэн тийм ээ хүүхдүүдээ, хасах цэнэгтэй. За цөм дотор байгаа протон, нейтрон игэл хэсгийг харуулж байна. За протон маань өөрөө нэмэг цэнэгтэй, харин нейтрон маань цэнэггүй гэдгийг харуулсан байна. Бүгдээрээ тодорхойлолт хэлье. Цөмийн цэнгээр ээжил атомын тодорхой дүрсийг химийн элемент гэнэ. За мөн протоны тоогоор ээжил нейтроны тоогоор ялгаатай атомуудыг изотоп гэнэ. За мөн энэ бичлэгийг бүгдээрээ хараарай. За мөн адил протоны тоогоор ээжил нейтроны тоогоор өөр атомуудыг изотоп гэж нэрлэсэн тийм ээ. Тэгвэл тухайн элемент бүгдээрээ өөр өөр байдаг байхыг харуулж байна. За мөн адил энэ дээр гаригн загварыг дүрслэн харуулж байна. Гаригн загвар. За протоны тоог Z түсгээр тэмдэглэдэг.
нейтроны тоог n үсгээр тэмдэглэдэг. Электроны тоог e үсгээр тэмдэглэдэг. За дэс дугаарын тоотой протон электрон маань тэнцүү байдаг байна. Харин нейтроныг олохдоо атом массаас протоны тоог хасдаг. За дасгал ажлын ямар элементийн атомын бүтц байна вэ гэсэн байна. За эхний элементийг бүгдээр харъя. Эхний элемент цөмдөө ганцхан нэг протон агуулсан байна. Гадаад давхраандаа электрон маань ганцхан хасах нэгийг агуулсан байна. Энэ элемент маань ямар элемент вэ хүүхдүүд ээ? Мэдээж нэг давхраатай ус төрөгч байна. За дараагийн элементийн атомын бүтцийг харъя. За бүгдээрээ протоныг тоолъё. Протон маань 6 байна. Протон, нейтрон, протон, электроны тоо хоёр маань тэнцүү байдаг. Тийм ээ? Энэ маань дэс дугаартай тэнцүү гэхээр протон 6, электрон 6 байвал дэс дугаар нь 6 байдаг элемент маань ямар элемент вэ хүүхдүүд ээ? Мэдээж нүүрс төрөгчийн элементийн атомын бүтц гэсэн байна. Нүүрс төрөгчийн элементийн атомын бүтц. За, үйлэг тогтолцоон дахь тухайн элементийн дэс дугаар нь элементийн атомынхаа цөмийн цэврийн хэмжээ, протоны тоо, электроны тоог заана. Харин үйлэг тогтолцоон тухайн элементийн орших бүлэг нь элементийн атомын хамгийн гадаад давхраанд орших электроны тоог заадаг. Атомын хамгийн гаднах давхраан дахь электроныг валентийн электрон гэдэг. Үйлэг тогтолцоонд тухайн элементийн орших үе нь элементийн атомын электрон бүрхүүлдэг давхрааны тоог мөн адил заана гэсэн байна. За бүгдээрээ эдгээр хоёр элемент байна тийм ээ. Натрийн хүчил төрөгч гэсэн хоёр элементийг өгсөн байна. За энэ дээр натрий дээр 23, хүчил төрөгчдөр 16 гэсэн энэ тоог тэгвэл юу гэдэг вэ гэвэл химийн тэмдгийн зүүн дээд болонд байгаа тоог массын тоо. Харин зүүн доод болонд байгаа тоог протоны тоо гэж нэрлэдэг. За массын тооноос хасаж нейтроны тоог олдог байх нь. Нейтроны тоог олдог байх нэ. За нүдэн дэх элементийн атомын бүтцийг тодорхойлоорой гэсэн байна. За энэ элементэн дээр 27 гэсэн байна. За 27 гэдэг маань өөрөө тухайн элементийн харьцангуй атом массыг харуулсан байна. За 13 гэдэг маань тухайн элементийн дэс дугаарыг харуулсан байна. За тэгвэл хэдүүлээ харьцангуй атом масс нь 27 байдаг. Дэс дугаар нь 13 байдаг. Ямар элемент вэ гэж үйлэг системээс хараад бид нар алюминиум буюу хөнгөн цагаан байсан байх нэ. За дараагийн элементийн харьцангуй атом масс нь 56, дэс дугаар нь 26 гэдэг элемент маань төмөр байсан байх нэ. За 3 дахь элементэн дээр зөвхөн дэс дугаар өгсөн байна. За дэс дугаар нь 17 байдаг элемент маань ямар элемент вэ хүүхдүүд ээ? Мэдээж үйлэг системээс хараад холоор байсан байна. За дараагийн элемент нь мөн адил дэс дугаарыг өгсөн байна. Дэс дугаар нь 6 байдаг элемент маань нүүрс төрөгч байх нэ. Нүүрс төрөгч байх нэ. За бүгдээрээ ингээд дасгал ажиллаа. За бүгдээрээ энэ бичлэгийг үзье. За ус төрөгч гадаад давхраандаа 1 электронтой, протон, нейтрон мөн адил 1. За дараагийн элемент гелий байна. Гадаад давхраандаа 2 электроныг цөмөө тавиад оршиж байна. Мөн 2 протон, 2 нейтрон. За бириллий маань дэс дугаар нь 4 учраас 4 электрон тойрон нэгж байна. Хүчил төрөгч гадаад давхраандаа 8 электроныг хэрэгж байна гэсэн үг байна. За өнөөдрийн хичээлээр бид 2 дугаар үеийн 5, 7 дугаар 8 элементийн атомын бүтцийг тодорхойлоод өгдөө. Мөн баримлын шаваар дүрслэн харуулаарай. За гэрийн даалгаварт 3 дугаар үеийн элементийн атомын бүтцийг тодорхойлж гарын доорх материал ашиглан дүрсэлж өгөөрэй. За хичээлд оролцсон та бүхэндээ баярлалаа.